судасны ханан одоо бүрэн бүтэн байдал нь алдагдаад ирэхээр өтгөн цустай гарч эхэлдэг. За сайн байцгаана уу. Дараагийн нэг зөвлөгөөгөөр уулзч байна. За өнөөдрийн зөвлөгөөгөөр би дотор шамбрам. За тэгээд дотор шамбрам үүсгэхэд нөлөөлдөг нэгэн хүчин зүйлийн талаар ярих гэж байна. Мэдээж олон хүчин зүйл байгаа л да. Тэгэхээр тэрнээс нэг хүчин зүйлийг бол ярих гэж байна. Тэгэхээр дотор шамбрам гэж яг юу вэ гэдгийг ойлгоод авчээ. За тэгэхээр бид нэр өмнөх одоо бичлэгийг үзчихсэн бол хүн одоо эхээс төрхөөсөө нялх хүүхэд 6 шамбрамын зангилаатай төрдөг. За тэгэхээр энэ дотор шамбрамын зангилааны үүрэг нь юу байдг вэ гэхээр бидний өтгөн ялгадас өөрөө доошоогоо тийм ээ багаар гарахаас сэргийлэх ийм үүрэгтэй байдаг. Ямар нэгэн шалтгаанаас болоод тэр дотор шамбрамын зангилаанууд нь өргөсөө томорж байгаа. Энийг л бид нар дотор шамбрам гэдэг байгаа. За энэ шамбрам хаана үүсдэг вэ гэхээр хошнооны хойноснаас дээшээ ердөө 2-3 см зайдал тэр 3 зангилаа нь бол оршиж байгаа. Судас хэрвээ өргөсөө томрох юм бол мэдээж өөрөө түргдэж наашаа гарч ирснээс болоод ойр орчмын холбогч идүүд одоо зөөлөн идүүд тийм ээ арс одоо салстууд нь бол ингэж хавдаж хавгандаг. Тэгээд хүн одоо хүн дээр бийцэх ч юм уу, арх уух ч юм уу, эсвэл удаан хугацаагаар суух, ядрах гэх мэтчлэн. За тэгээд мэдээж өөр бусад олон шалтгаан байгаа л да. Тэгэхээр тэдгээрээс болоод тэр одоо судас нь улам хэврэгшээд судасны ханан одоо бүрэн бүтэн байдал нь алдагдаад ирэхээр өтгөн цустай гарч эхэлдэг. За тэгэхээр бид нэр дотор шамбрам бол цустай, цусгүй аль нь ч байж болно. Ер нь бол дотор шамбрам нэгэн л үүссэн байгаа бол энэ дээр бид нэр цаашлаад амьдралын хэм маяг дээр хоолт дээр дандаа анхаарч авах хэрэгтэй. За дотор шамбрам үүсгэхэд нөлөөлдөг бас нэг удамшлын хүчин зүйл гэж байдаг. Тэгэхээр одоо жишээ нь зарим хүмүүсийн хувьд одоо аав нь шамбрамтай, өвөө нь шамбрамтай, би одоо өөрөө шамбрамтай гэдээ яриад байдаг штэ. За мэдээж нэг гэр бүлийн одоо хүмүүс бол ижил амьдралын хэв маягтай, ижил хоолтой байх нь их байдаг ч гэсэндээ цаана бас нэг учир шалтгаан байгаа. Бидний саяны ярьсан тэр судасны одоо тэр шамбрамын зангилааг барьж байдаг холбогч идүүд гэж байдаг. Тэгэхээр тэр холбогч ид нь төрөлхөөс сул ийм хүмүүс бас байгаа. Тэгэхээр ийм хүмүүсийн хувьд бол шамбрамтай болох нь бол бараг гарцаагүй болоод ирдэг. Тэгэхээр бид нэр хооллолт амьдралын хэв маяг дээр нэмээд бас удамшлын хүчин зүйлд бол нөлөөлж байгаа. Тэгэхээр ягаад ийм байдаг вэ? Ягаад ийм хүмүүсийн хувьд бол одоо шамбрам үүсээд байдаг вэхээр тэр холбогч идийн бүтцэд нь тодорхой хэмжээний тодорхой төрлийн коллагенууд оролцдог. Тэгэхээр тэр коллаген нь бол тэр одоо ийм удамшлын холбогч идийн сул хөгжилтэй хүмүүсийн хувьд бол коллаген нийлэгжүүлэлт нь байглаасаа өөрөө бага байдаг. Тэгэхээр ийм хүмүүс бол ерөнхийдөө шамбрамтай болох магадлал бол нэлээд өндөр байдаг. За тэгвэл би одоо ийм асуудалтай одоо тэмээ коллаген нийлэгжилт багтаа юм байна гэд ингээд яваад байхгүй. Бусад амьдралаас нөлөөлөх тэр шалтгаануудаа ажлын ачаалал, сэтгэл санаа, хооллолт, нойрсолт, амьдралын хэв маягуудаа хэрвээ та зөв байлгаж чадах юм бол энэ шамбрам заавал удамшаад байх албагүй байдаг. Тийм учраас та өөрөөс хамаарах зүйл дээрээ хариуцлагатай байж өөрөөс хамаарах зүйлээ засаж одоо яваарай гэж хэлмээр байна. За ингээд дараагийнхаа зөвлөгөө бичлэгээр удахгүй уулзцгаая. Шамбрамаа